За өнөөдөр бас нэгэн манай шавь холбогдоод тэгнэ. Багшаа би таныг дагаад их олон жил боллоо. Тэгээд таны сургалт болгонд суулаа. За тэгээд одоо яг миний өөрчлөлт хизээ гарах юм бэ? Тийм ээ, би одоо ингээл өөрийгөө хөгжүүлээл байна гэдээ яваад байна. Тэгээ би яг өөрийгөө хөгжсөн гэдгээ хизээ мэдх юм бэ гэдэг их сонирхолтой асуултыг асуусан. Тэгээд энэний хариултыг бас олон хүнд хамтд нь хэлчихдэг юм уу гэж одоо залбаа ментор аваад өнөөдрийн лайвыг эхлүүлж байна. Мэдээж та нарын дунд бас яг энэ хариултыг тийм ээ авахыг хүсэж байгаа. Бас өөрөө өөртөөгөө ажиллаад явж байгаа. Олон жил болцсон хэдэн сар зарцуулчихсан. За тэгээ одоо нэрээ тэр үр дүн хизээ гараад би хизээ тушаал дэвшээд би хизээ тураад би хизээ зорилгоо биелүүлээд би хизээ өөртөө одоо дурлах юм бэ гэд одоо ингэ бодож байгаа хүмүүс яг одоо хэнийг үзээсэй гэж бодож जैन тэр хүмүүсээ меншн хийгээд лайв руу оруулж ирээд сонсуулаарай. За манай хөөрхөн залбуу ороод ирээрэй. Орой минь хөөрхнөө багшийнхаа урилгыг хүлээж аваад лайвт маань хамтдаа оролцож байгаад бас баярлалаа. Тэгээ энэ асуултыг манай залбуу ментор надаас асуугаад багшаа энэ дээр юу гэж хариулах юм бэ? Юу гэж хэлэх юм бэ? Хоёулаа лайв хийгээд хариулъя гэдэг гой саналыг тавьсан. Тэгээд одоо тэгээ энэ гой лайвыг хийх боломжийг олгосон хөөрхнөөдөө бас баярлалаа юм бэ. Хизээ мэддэг юм болоо хөгжсөн гэдэг нь багшаа. Хөөрх юм бэ. За энэ их гоё асуулт та ер нь л айгүйх асуудаг те ингээ харж байхад. За бид нар ингээд нөгөө нэг одоо ингээд он гараад удаагүй байна те. Он гараад нэг ихний улирал явж гин. За тун удахгүй цагаансар болох гэж байна. За яг одоо та нэг өөрлөгөө өнгийгөөд хараарай. Бид нар ингэдэг юм байна. Яг ингээд амьдрал дээр тодорхой хугацааны цаг хугацаа, тодорхой хугацааны мөнгийг одоо юу гэдгийг тодорхой хугацааны юм сэтгэл хөдлөл имийг ямар нэгэн зүйлд зарцуулчихаараа тэрийг үр дүнгийн хурдан үзэх гэж яардаг гэсэн. Хурдан үзэх гэж яардаг. За тэрнээсээ болоод өөртөө одоо хамраараа газар шагаад ундаг гэдэг юм уу? За би нэг сонирхолтой зураг үзүүлчихье заяа та хэдэд. Энэ зурган дээр илүү тодорхой харагдана. Би энэ дээр тайлбарлаад өгье. За одоо энэ дээр нэг хөөрхөн зураг байгаа. Энийг өгөөтгий. Энийг харуулчвал та нарт бүр ойлгомжтой энэ шүү дээ. За энийг бүр нэг тайлбарлаж өгмөр санагдаад байсан юм аа. За тэгэхээр энийг хэдүүлээ ярилцъя. За эндээс хэдүүлээ ингээд харцгаач. Хүний суралцах процесс ингээд яг уулаар бодох юм бол за одоо өндөр уулаар явах уу, билээр нь явах уу, жалгаар нь явах уу гэд ингээд олон сонголтууд байдаг. Хүмүүс ингээд өөртөөгөө ажиллаж өөрийгөө хөгжүүлэхдээ яадаг вэ гэвэл хамгийн ихний том мотор нь бол сэтгэл хөдлөл гэдэг зүйл байдаг. Сэтгэл хөдлөл буюу мотивашн гэж байгаа тийм ээ. За одоо яадаг чи ингээд өөртөөгөө ажиллаад ирэнгүүт хийг нь өө чи минь ямар хөөрхөн болоод байгаа юм чи ямар мундаг болоод байгаа юм бэ чи ямар гоё өөрчлөгдсөн чи ямар гоё эрэг болцсон чи ямар гоё одоо юу гэдгийг ингээд гоё гэж хүмүүс магтаал тэгэл ингээд ирэнгүүт хүн яадаг гэр хөөрж эхэлдэг. Нөгөө сэтгэл нь ингээд дотроос нь булгилж эхэлдэг гэсэн. За сэтгэл хөдлөл хэрэгтэй юу? Маш хэрэгтэй. Хүнийг яг сургахад өөрийгөө хөгжүүлэхэд хамгийн их нөлөөтэй гэсэн үг баггүй юу? Одоо дотроос чи ингээд шатчээдэг энерги гэсэн үг. За яг ингэж орж ирдэг хүмүүс. За тэр цэцпаа ингээ манай сургалтууд дээр ажиллахад эхний нэг 2 3 сар ингээл суугаал тэгэл хөрчдөг. За тэгэл хөөрөнгөтгүй яадаг гэж энэ дээдлийн зургийг анзаараарай. Яг энэ дээдлийн зурган дээр байгаа шиг хүмүүс яг тэр дээр очичоод энэ дээр очиод ингээ хөөрчдөг. Ваа, өстой гоё болоод байна. Ваа, янз ингээд ингээ хөөрдөг. За сэтгэл хөдлөл гэдэг зүйл бол гадагшаа төвтэй буюу хүний энергийг шатаадаг зүйл гэсэн. Сэтгэл хөдлөл хэрэгтэй юу? Хэрэгтэй. Гэхдээ удирдах чадахгүй бол өөрийгөө хөгжүүлж явах үед таныг тэнгэр рүү аваа шидчихдэг гэсэн. За тэгээ хүмүүс чинь тэр дээр ингээ тэнгэр дээр би өстой болж гин, би өстой мундаг байна, би өстой суралцаад өстой сайн хүн болж гин, өстой амжилт гаргаж гин гэдэг ингээд хөөрөөд тэр дээрээ ингээ гацчихдаг. За тэгэнгүүт дахиад нөгөө урам зориг гаднаас магтах юм байхгүй, нөгөө сэтгэл хөдлөлийн өдөөж өгөх зүйлгүй болоод ирэхээрээ хүн айжуугаар унаж эхэлдэг. Яагаад гэвэл сэтгэл хөдлөл чи өөрөө шатаадаг буюу хүнийг ингээ burn out болгодог тийм энерги байгаа хгүй. Удирдах чадахгүй бол сэтгэл хөдлөлийнхөө боол нь болдог гэсэн. За ингээ дахиад уннаа. Нөгөө магтах хүн байхгүй, урамшуулах хүн байхгүй, дэмжих хүн байхгүй болоод ирэнгүүт хичээгээд байгаа хэрнээ хүн сэтгэлээр унж эхэлдэг. Гэхдээ би ямар их хичээгээд байна. Тэгсэн хэрнээ яагаад би болохгүй байгаа. За тэнгууд маргааш нэг нь гарч ирэл дахиад таныг өдөөж буцаад босоод ирдэг. За тэгээ яадаг байггүй та нар зүрхний цохилт одоо нөгөө зүрхний нөгөө нэг ийм юу өгнө гэдэг үү захилгаан бичлэг өгөж үтсэн хүмүүс байна уу?
Яг тэрэн дээр ингээд зүрх чи ингээд дээшээ доошоо болоод идэв ч тийм. Яг тэрэн шиг сэтгэл хөдлөл гэдэг зүйл өдөр сар сараар ингэж өөрчлөгдөд идэг гэсэн. За энэ өөрөө маш аюултай. Маш аюултай. Яагаад вэ гэхээр одоо хэдүүлээ арай өөр жишээ авъя. Та ингээд нэг гоё газар очихгүй машинтай гарлаа. За тэгсэн чинь ингээд замд чинь өндөр уул байгаа. А нөгөө талд нь дов толгодууд байгаа. За дов толгодын хувьд бол ингээд маш урт үргэлжлэн, удаан үргэлжлэн, одоо юу гэдгийг удаан явна гэсэн үг баггүй илүү уйтгартай гэсэн үг. А гэтэл нэг ийм хідэн ширхэг өндөр уул байгаа. За ингээд шалбаг малбаг таарна. За тэрийг давах юм бол нөгөө таны очих гэж байгаа зай маш богинохон. Тэгтээ бартаа ихтэй. Нэг бол өндөр уул даваад, нэг бол доошоо ингэж огцон буугаад, тэгснээ ингээд огцон даваад ингээд маш их ачаалттай явна гэсэн үг. За ихэнх хүмүүс алийг сонгодог гэж богино замыг сонгодог. Хүн суралцахтаа ч вэ, хөгжихдөө ч вэ, амжилтанд ч вэ, ерөөсөө хурдан баяжий гэдэг шиг хурдан өөрийнхөө хүсэж байгаа газар очиё гэж тэмүүлдэг. За энийг сайн сонсоорой. Хөгжихдөө яг адилхан шүү. За тэгээ нөгөө уул руу машинаа ингээд орилуулад гарлаа, буухтаа ингээд огцон буулаа, дээшээ доошоо, бензинийг их хідэн, өөрөө их ядарна, машинаа эвдэн. Ингэж явсаар байгаад хүн бууж өгдөг. Нөгөө очих гэжсэн зорилгодоо хүрч чаддгүй гэсэн. Тэгэхээр сэтгэл хөдлөл гэдэг зүйл богино насжилттай байдаг гэсэн. Богино насжилттай. За турах гэж байгаа хүмүүс одоо эндээс хараарай. Турах гэж байгаа хүмүүс яадаг гэж сэтгэл хөдлөлөөр ханддаг. Тэгдэггүй. Одоо та нар дунд турахыг хүсэж байгаа хүмүүс байна. Би та хэдийн асуудлыг хэлж өгөө. Яг тэгдэг те. Би ёстой шинэ жилээс өмнө бужигнуулаад өгөн, цагаасраас өмнө, мартаас өмнө, төрсөн өдрөөс өмнө гэж нэг гисэг сэтгэл хөдлөлөөр хандна. Баахан үнэтэй хувцас аван, жим бүртгүүлнэ. Нэг баахан уураг авна, өглөө идэнэ гэж баахан янз янзын коктейлүүд авна, тураадаг ямар юмны дайет яасан ийсэн гэл ингээл маш их юм авч эхэлдэг тийм үү. За энэ яаж нөхөр сэтгэл хөдлөлөөр хандж гин гэсэн. За тэгээ нэг 7 хоног л явдаг штэ санаж нөө манайхаа өсрөөл нэг сар явдаг хүн байдаг юм дөө. Ер нь бол нэг эхний 7-оос 10 хоног айгүй итгэвтэй явж хагаад тэгээ нөгөө сэтгэл хөдлөл нь буцаад бууж эхэлдэг. Тэгээ буусараа байгаад тодорхой хугацааны дараа бүр урам зориггүй болоод бүр сэтгэл хөдлөл нь одоо тэгээ бүрийн доор ирчихэж байгаа байхгүй юу. Тэгээ тэр үедээ бүр яадаг гэж лайлаа чадахгүй юм байна. Зүгээр хоолоо идчихгээд буцаад таргалах процесс руугаа ордог. Тэгэхээр сэтгэл хөдлөл аюултай байгааз сэтгэл хөдлөлийг удирдах чадахгүй болвол бидний нөгөө өөрийгөө хөгжүүлэх гээд байгаа гаргасан цаг хугацаа, мөнгө, санхүү, тийм ээ, сэтгэл бүгдийг чинь үгүй хийдэг зүйл гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр та нарын маань хувьд одоо тийм ээ нөгөө суралцаж явж байхдаа сэтгэл хөдлөл чинь давмгайлсан байна уу, яасан байна гэдгийг анзаараарай. За тэгвэл доотлын хэдүүлээ энэ нэг ийм сумнуудыг харчия. За доотлын сум болвол яадаг вэ гэвэл энэ амжилттай явдаг хүмүүсийн зам юм байна. Амжилт муутайхан нөхдүүд бол сэтгэл хөдлөлөөрөө удирдуулж амьдардаг. А амжилттай яваа хүмүүс болохоор яадаг гэвэл нөгөө юу гэдгийг нэг явах замаараа одоо юу гэдгийг ингээд тогтмол явдаг гэдэг юм уу тий. Одоо түрүүний нэг уулын билээр явна, довнуудыг даваад урт чамаагүй, эрсдэл багтай, за тэгээд нөгөө аюул багтай, машин тэргээ эвдэхгүй, тийм ээ, урт чамаагүй ингэж явж байгаа өөрийнхөө зорилготой очино гэж байгаа хүмүүс энэ доотлын дисциплин буюу сахилга бат гэдэг зүйлийг өөртөө суулгадаг гэсэн. Та нарын одоо мундаг энэ тамирчдыг анзаарж байгаа бол тийм ээ, энэ хүмүүст сэтгэл хөдлөл байдаг. Яг тэмцээний үед тэрийг гаргадаг. Өөртөө урам зориг өгтөө гаргадаг болохоос биш, яг холын зайн дээр сэтгэл хөдлөлтөөрөө төвлөрөх юм бол ундаг. Тэмцээний явцсан ч гэсэндээ гинт сэтгэл хөдлөлтөөрөө яад ингээл ингэхэд шууд нөгөө өмнө нь хийжсэн маш их бэлтгэл байхгүй бол. Тэгэхээр дисциплин буюу энэ сахилга бат гэдэг энэ зүйл өөрөө яад юм бэ гэвэл хүнийг хол явуулдаг гэсэн. Энергийг нөөцлөдөг зүйл гэсэн үг байхгүй юу? Таны сурсан зүйлийг, таны тэр хөгжөөд байгаа гэдэг зүйлийг урт хугацаанд үр дүн гаргаж ингэж явуулж чаддаг зүйл нь сахилга бат гэсэн. Тэрнээс өнөөдөр би ийм сурцаа ингээд ойрлоод тий тэрүүгээрээ өнгөрөх ерөөсөө биш. Сурсан юмаа өөрийн болохын тулд тодорхой хэмжээнд урт хугацаанд яг ийм тогтмол давтамжтай хийхийг хэлээд байгаа. Одоо нөгөө сүүлийн үед ингэдэг болчиход байгаа шүү. Та тийм ээ дасгал хийнгээд ингээд хичнээн 100,000 төгрөг фитнест өгж яхаар өдөр болгон зүгээр л 108 мөрөгчөөчтэй. Нэг бол зүгээр л гараад 20 минут 30 минут алхачих. Тэрийг л тогтмол хийчих. За тэгээ үнэхээр турна гэж байгаа бол орой 6 цагаас хойш хоолоо идэхэ болчих. Тэгэл энийг л барьчих. Ингээл болоо. Ерөөсөө илүү дутуу юм байхгүй. Нэг юмаа тогтмол хийхийг хэлээд байгаа байхгүй юу? А энэний дараа бол үнэхээр тэр хөгжил гэдэг зүйл харагддаг. За тэгвэл дээдлийн зурган дээр хөгжил байхгүй биш байна.
өөрийгөө хөгжиж байгаа гэдгийг хүн тэр дээшээ явах тусмаа мэддэг. Сэтгэл хөдлөл өндөр байх тусмаа би хөгжөөд байна гэж хуурддаг. Би мундаг болчлоо гэд эгоогоо хоололж эхэлдэг гэсэн. Оо ямар гоё юм бэ? Би болцсон, би мундаг байна гэд ингээд дээшлэх тусмаа аюултай. Гэтэ энэ хуурамч. Яагаад гэвэл сэтгэл хөдлөл энергийг шатаадаг. Харин эсрэгээр нь энэ сахилга бат гэдэг зүйл яг нэг юм нөгөө мөнгийг хадгалдаг банк шиг гэсэн. Таны энергийг ингэж замбраагүй цацдаггүй гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр яаж яах нэхэр таны сурсан өнөөдрийг хүртэл өөрийгөө хөгжүүлсэн гэдэг байгаа зүйл танд үлддэг. Үлдэхдээ урт хугацаанд таны хөрөнгө болж үлддэг гэсэн үг байхгүй юу? Тийм үү? За тэгэхээр хувь хүмүүс өөрсдөө хөгжүүлээ гэж байгаа бол би хамгийн түрүүнд танаас асуумаар байна. Та сэтгэл хөдлөл төвтэй өөрийгөө хөгжүүлээд байна уу? Үнэхээр энэ дисциплин буюу сахилга батан дээрээ өөрийгөө хөгжүүлээд хэр удаж байгаа вэ гэдгээ нэг харч. Тийм ээ? За тэгээд сэтгэл хөдлөлтөөр гаргаж байгаа тийм ээ таны одоо реакшн буюу одоо энэ одоо юу гэдгийг бусдад гаргаад байгаа арын шин чинь одоо унж ийн үү яаж ийн энтрээ бас харчих гэсэн үг. Ерөөсөө л хэдүүлээ өөрлөгөө өнгөний. Тэрнээс биш өөрийгөө хөгжсөн гэдгээ хизээ мэдэх вэ гэдэргээд ийм асуулт бол жоохон бөөрийнхий асуулт гэсэн. За яг хөө энэ асуултанд би арай өөрөөр хариулъя гэвэл та өөрийгөө хөгжсөн гэдгээ мэдья гэвэл хажуудлын чи хүмүүс таныг анзаарч эхэлдэг. Дээрэс нь та асуудал тулгархад тэр асуудлаас арай хөнгөн гарч сурдаг гэсэн. Үнэхээр хөнгөн гарч сурдаг. Ерөөсөө хөгжлийн хамгийн түрүүнд өөрийгөө мэдэх дараагийн нэг арга бол ерөөсөө юу гэдэм бэ гэвэл яхахгүй асуудалтай нүүр тулаад үз. Өмнө нь гардаг байсан. Одоо жишээ нь гэр бүлийн маргаантай байлаа гэж бодоход тийм ээ өөрийгөө хөгжүүлж байгаа хүн яадаг вэ гэхээр маш эвтэйхэн гарч суудаг, аргалт суудаг, шийдэл хайд сурдаг. Тэгээд дараа нь өөрийгөө боддоо шүү дээ. Залбоо чи өнөөдөр ямар мундаг байваа? Чи ямар гоё төвчээртэй байваа? Чи ямар ухаантай загнаваа? Чи нэрээ хөгжөөд байгаа юм байна гэдэг. За ингээд анзаарагдахад хажуудлын үг. Чи өнөөдөр яага уурлахгүй байгаа. Чи өөдөөс орилдог байсан чи яага уурлахаа ирсэн. Чи нэрээ гайгүй хөгжөөд байгаа юм шүү гэж анзаарагддаг. Тэгэхээр хамгийн анхны одоо сайн буюу дохио энэ байдаг гэсэн. Гэхдээ тэрний хажуугаар би та бүхэнд хэрэгтэй болов уу гэдэг энэ гоё схемийг үзүүллээ. Энэ схемний дагуу явж иж жинхэнэ нөгөө урт хугацааны хөгжил гэдэг юм харагддаг гэсэн. Яна ойлгогдож гэнэ үү төвшин залбоо? За ойлгож юм багшаа. Би нэмээд бас асуумаар байна. Та одоо тэ эхний юун дээр ингээд сэтгэл хөдлөлөөр хүн ингээд ханддгаа гэж байна. За сахилга баттай үед хүн сэтгэл хөдлөл байх болов багшаа? Байна. Байна. Ялгаагүй байна. Гэхдээ нэг ялгаа байд юм байна. Одоо би өөрийгөө ингээд анзаархад би өглөө болгон 6 цагт хичээл заагаад 4 жил болж байна одоо. За энэ юу юм бэ гэхээр хэрвээ би сэтгэл хөдлөлөөрөө одоо хандсан болвол одоо өстө нэг өдөр нөө би болмоор байна. Би тэгмээр байна. Би гоё байна. Би өвдцэн байна. Би тэгцэн байна гэд ингээд нөгөө сэтгэл хөдлөлөөрөө хандвал би 4 жил хизээч өглөө 6 цагт босч чадахгүй. Тэгсэн бол би аль хэдийн burn out буюу өөрийгөө шатаагаад дууссан байгаа. Лайл. Өчигдөр унтцсан юм чи ашиг шиг унтлаа. За угаасаа би ингээл ойж буугаалгаа юм чи волейбол энэ ажлыг болиё гэж зогсон шүү дээ. Тэгэхэд одоо би 4 жил яагаад ингэж өглөө болгон 6 цагт босоод байна гэвэл сахилга бат гэдэг юмыг суулгах чад. Чиний амьдралд юу ч тохиолдсон бай, яасан ч вэ? Чи чадлынхаа хэрээр энэ ажлыг өглөө 6 цагт гэсэн бол чи босгол ёстой. Энэ чиний үүргээ. Тийм ээ? Яагаад вэ гэвэл энэ арт чинь чиний амьдралын ард юу болох нь хэн хамаатай юм бэ? Энд хүмүүс юм суралцах гад өглөө 6 цагт нойроо хувцлаа босоод ирсэн байна. Анука босноо гэж босон шүү дээ. Ер нь бол дисциплин гэдэг зүйлээр л өнөөдөр бол энэ олон жил явж ин дөө. Ер нь бол тийм учраас дисциплин гэдэг зүйл өөрөө тууштай. За дундуур нь сэтгэл хөдлөлийн юмнууд орж ирнэ. Одоо ингээд жишээ намайг хичээл зааж байхад чинь манай ажлаас их олон хүмүүс гарлаа. Ар гэрд асуудлууд үүслээ. За одоо юу гэдгийг өвөл өвчин зовлон юу ч намайг тойрохгүй штэ. Тийм ээ? Би ч мөр гадаа уйлж байгаа л сургалт руугаа инээгээл ордог хүн шүү дээ. Тийм үү штэ. Тэгэхээр хүн ингээд сахилга баттай байгаа сурчхаар сэтгэл хөдлөлөө удирдах сурчдаг юм. Удирдах. За ийм юмн дээр хамаагүй савлахгүй шүү. Энэн дээр хамаагүй ингэж өвчхөнөхгүй шүү. Тийм ээ? Яагаад вэ гэвэл одоо миний сургалтанд итгээд орж ирсэн миний тэр ард юу болж байгаа? Намайг өнөөдөр ууртаа орж ирж байгаа. Намайг ингээ стресстэй байгааг энэ хүмүүс ойлгох албатай ч биш. Тийм ээ? Заавал тэднэрт би ингэж нялзааж өгөх албатай биш гэдгийг мэдээд байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ сахилга батандаа удирдуулж явдаг хүмүүс сэтгэл хөдлөлөө маш сайн удирддаг болдгийм байна л гэдгийг анзаараад байгаа. Та хэд намайг тэгдэж багшаа та жоохон хөлдөө юм шиг юм а заримдаа. Айгүй ингээл гэжсэн сургалтын дээр оронгууд ингээл юу ч болоогүй юм шиг хичээлээ заагаа явчих юм тэргээ та хэд тэгдэж ш. Тэр чин болвол яах аргагүй
одоо Сахилга бат төвтэй байгаагийн шинж би ийм байгаагүй. Үнэхээр байгаагүй. Би одоо хэдэн жилийн өмнө бол хувийн хөгжлөөр явж өөрийгөө хөгжүүлэхээс өмнө бол сэтгэл хөдлөл төвтэй байсан. Ерөөсөө л уйлал орилол сэтгэл дотроо гаргаал зүгээр ингээд нэг юм дураараа тий ерөөсө хаан ч юу ярьж ийн хамаагүй сэтгэл хөдлөлийн аюултай юм хүний хэл хязгаар бусдын хэл хязгаар зүгээр ингээд зоргоороо давдаг тийм аюултай. Яг тийм би уйлмаар байна. Яг тийм би хэлмээр байна энэ төр гэдэг чи яаж ийна гэхээр хууль өөрчлөхгүй шүү. Миний амнаас юу ч гарч болно шүү. Тэгээ чамайг би яаж доромжилж болно, яаж ч болно гэсэн юм ард нь явдаг байхгүй юу. Тийм учраас ерөнхийдөө бол бас тэ аль нь бол байна гол нь нөгөө нэг тохируулаа сурчдаг юм байлээ гэх гээд. За баярлалаа. За энэ дээр бас би бас үргэлжлүүлээд бас ярмаар санагдаад. Одоо яг ингээд Сахилга баттай байгаад өөрийгөө удирдаа тий сэтгэл хөдлөлөө хаана уураа гарах уу, хаана инээх үү тий энэ болгонгоо ингээд удирдаас сурцсан нэг зарим хүмүүс тэгдэг шин энэ тий муу санаатай. Тэгж хэлдэг хүмүүс байдаг шин. Манай энэ нэстэ муу санаатай. Энэ хаана яхаа мэдэн над чи ингээд ярьдаг шин. Тэгэхээр харахаар гадна талаас та нөгөө харагдж байгаа байдал нь тэгж харагддаг. Хүн чинь удирдах гэдэг өөрийнхөө юг гадна талаас харж байгаа хүн болохоор энэ айгүй муу санаатай. За тэгдэг. За айгүй хөөрхөн сэдв биш те өнцөг. За ер нь бол Сахилга баттай байгаа хүмүүс яг л манай золбоогийн хэлдгээр санаатай, өмхий санаатай, балиар, дотор тамиртай л гэж хэлдэг. Тэгвэл нэг юм байгаа. Энэ дээр тайлбар хийх хэрэгтэй байх гэж бодож байна. Одоо жишээ нь ингээд та турах гад байж айгүй хөөрхөн Сахилга баттай байлаа тийм ээ. Өчнөө дайет барьсан, өчнөө цаг хугацаа зарцуулсан, айгүй хөөрхөн ингээд хичээж байгаа байхгүй юу? За уухгүй шүү, хамаагүй идэхгүй шүү гэл ингээд Сахилга батаа барьж штэ. Тэгэнгүүт бид нар хажуугаас нь муухай ингээд шүрвддэг те. Сүртэй ганц ингэчээж, нэг өдөр яадын сүртэй ганц өмөх мах идэхээр яачтیں۔ Энтергээд ингээд хатгаад байдсан штэ. Хүний нөгөө дисциплинийг харж чаддаггүй байхгүй юу? За чи яасан ингээд одоо би яг тийм юмыг сандгийн намайг турхгаа явжсэн чи манай нэг найз хоолн дуутахгүй юу? Тэгээ би хоолнд очсон сэтгэлийн нотод очиод за найз нь бол салаад иднэ, дан өвс иднэ. Турж байгаа гэсэн манай найз. Яасан мөнгө их гарчна гэж бодоод тэгээ чи хоолны мөнгө төлөхгүй гэж бодоод тэгээ чи ингээд төлөхгүй одоо идэхгүй гэдэг юм уу? Чи юу сүртэй юм? Зүгээр би төлч чинь идээч. Чи ямар нарийн болцсон энэ төр гэж яг ийм үг надад бол хэлжсэн. Гэхдээ тэр үгэнд нь унаагүй л дээ. Ер нь бол унавал унахаар л юм билээ. Хүн яг тэгж хэлэхээр за яшигаа аманд нь унжахаар баг идчихий яшиг энэ махыг гэж бодогдсон юм нэ за болио болио гэж бодчихсон. Яг тэр шиг хүмүүс бол ер нь дисциплин дуртай биш болж игэл өөртөө адилхан хөөрөөл өнөөдөр гоё уух уу? Ууя л та. Өнөөдөр гоё шоуд ил та. Тэ? Яа тийм бэ ганц өдөр тэглэмээ болоод хоол идчихий л та гингүүд заа гэд ийм имийг аягүй хүсдэг. Тэгэхээр энэ дисциплин гэдэг зүйл бол хүнийг үнэхээр хатуу харагдуулдаг. Тэр бол үнэн. Гэхдээ тэр чинь тэр өөрийнхөө төлөө хийж байгаа зүйл шүү дээ. Эцээст боддоо нэг найз чинь турхаа явж илаа. Би тэрийг хорлолоо. Хин тэрхтээ. Тэ? Тэр хүнийг хорлоод надад ашиг байна уу? Байхгүй шүү дээ. Хин идээгүй үлдэж чадаа дисциплин буюу тэр Сахилга баттай үлдэж чадсараа тэр хүн өөртөө үнэнч байгаад өөртөө хэрэгтэй хөрөнгө оруулалтыг хийж байгаа байхгүй юу? Тэгэхээр ер нь бол түрүү хэлсэн шүү дээ. Сахилга бат гэдэг чинь юмыг цуглуулдаг энерги байт юм аа. Гаргадаг энерги биш. Тийм учраас ингээд маш гоё ингээд хуримтлуулаад байна гэсэн үг байхгүй юу? Тийм учраас айх юм байхгүй л гэж би боддог. Зөв юмн дээр Сахилга баттай бай. Харин бусдыг хорлох, муухай үр дагавар гарах тийм юмн дээр Сахилга баттай яадаг юм. Тийм үстэй тий? Өөрт хэрэгтэй, амьдралд хэрэгтэй, бусдын төлөө гоё үр дүн гарах, амжилт гаргах, карьер өсөх тийм юмнууд дээр бид нар дисциплин хэрэгтэй гэж бол хүн биднийг муулах ямар хамаатай. Тэр тэгэл нэг өдөр муулна, хоёр өдөр муулна тэгжээд дараагийн өөр муулах хүн гараад ирнэ штэ. Та жагсаалтаас гарна заяа, сонирн биш. Одоо намайг 4 жил янз янзаар хэллээ штэ. 4 жил өглөө болгон малгай залгаатай ингээ хичээл заадаг, малгайтайгаа унтдаг гэж дормжлоод идэв. Тэгээд би өөрийгөө ялчаад байна штэ. Тэгээ намайг муулаа сууж ирснараа тэр хүмүүс ямар ч үр дүн гарахгүй байхгүй юу? Тэрний оронд яг энэ өөрийнхөө Сахилга баттай явснараа миний амьдрал сайжирна гэсэн үг байхгүй. Тэгэхээр Сахилга бат гэдэг чинь өөрт хэрэгтэй зүйлийг хийгээд байна гэсэн үг байхгүй юу? Зүгээр муулуулаад чамаагүй өөртөө үнэнч бай гэсэн үг. Хөөрхөн асуулт. Баярлалаа. Маш гоё сэдвийг ярьж байна. За тэгээд одоо ингээд би асууя яг одоо сэтгэл хөдлөлөөр ингээд явж байгаа юуныг үр дүнд хизээ гардаг юм бол Сахилга батаар явж байгаа хүний үр дүнд яг хизээ гардаг юм бол тий. Одоо надаас бол яг асууж байгаа шүү дээ.
Би хизээ гоё болох юм бэ? Хизээ төгс болох юм бэ гэдэг шиг. Одоо нэг ихний асуултаа дахиж асууж जैन тий. За ер нь бол одоо жишээ нь ингээд яг энэ дээдлийн нөгөө ингээд та нар шугамыг хараараа дээдлийн зургийг за сэтгэл хөдлөлөөр аливаа зүйлд хандж байгаа хүмүүс бол үр дүнг богино хугацаанд харна. Богинохон хугацаанд хараа явна. Одоо жишээ нь нэг удаадаа манай шинэ бие сургалтанд суулаа гэвэл сарын дараа гэхэд нэг баярлаа гэдэг хилдэгч болцсон ч байх юм уу? Нэг ус мус уудаг ч юм уу нэг те. Би ямар ч байсан нөхөрлөгөө уурлахаа болцсон байж гэдэг юм уу? Нэг тиймэрхүү хөөхөн жижиг үр дүнгууд бол гардгийн. Тэгэхдээ явцын дараа тэр үр дүнгууд чи ингээ буугаад байдаг аюултай байхгүй. Богино хугацаанд бол сэтгэл хөдлөлтөй хүмүүс бол хардаг. Одоо энэ нөгөө нэг сахилга батаар явж байгаа хүмүүс бол 1 жилийн дараа 2 жилийн дараа бүр эргээд харахад бүр газар тэнгэр шиг ялгаатай байдаг. Дисциплин гэдэг зүйл бол 1-2 сарын юм яригадаад байгаа биш. Жоох урт хугацааных. Та одоо боддоо турна гэд бодоход 1 сар багада тийм ээ өөртөөгөө ажиллаж сарын дараа нэг 2 3 хил 4 хил хаянаа да. Тэс 1 хоногийн дотор хаяхгүй шүү дээ. Сэтгэл хөдлөлөөр бол одоо зүгээр баг яах гэдэг юм бэ? Сэтгэл хөдлөлөөр бол баг 1 өдрийн дотор 7 хоногийн дотор 10 хил хаяна гэж бодож байгаа шүү дээ. Тийм биш байхгүй юу? Тэгэхээр энэ сахилга баттай байна гэдэг чинь урт хугацаанд үр дүн гарна. Одоо хувь хүний хөгжил дээр та сургалтанд суугаад байгаа юм нэ жинхнээсээ сууж чадсан уу гэдэг асуулт явах гэдэг байгаа байхгүй жинхнээсээ тийм ээ үнэхээр тэнд өгж байгаа бүх арга техникийг яг сурсан. Одоо жишээ нь миний энэ бичсэн номон дээр 200-аад арга техник байдаг өөртөө ажилдаг. Энэ 200 арга техникийг та бүгдийг хийж үзээ. Зарим нь бүр ингээ хэдэн сар дараалаад яг хийж үзсэн юм уу? Тэрийг дисциплин гэдэг байгаа байхгүй юу? Тэгэхгүй зүгээр энэ номыг худалдаж аваад сургалтанд 1-2 суугаад гоё болцсон гэж явж байгаа бол удахгүй наад үр дүн чинь бол гарах нь гарна. Гэхдээ удахгүй унана гэсэн үг. Одоо тэгж хэлэх муухай л ах тий. Яна тэгж хэлж болохоос нь. Ер нь бол бодит үнэн тийм. Урт хугацаанд би хүмүүсийг багадаа 1 жил суу гэдэг шүү дээ. Одоо би 1 жилийнхээ хугацааг уртсгасан 2 жил суу. Миний сургалтанд тэр цэсмө 2 жил суу. Та 2 жил суугаад 2 жилийн дараа биехнээсээ баг хамт олноосоо шал өөр төвшөнд гарч ирдэг гэсэн үг. Таны харах өнцөг бүх юм. Одоо тэгэхээр 2 жил өөртөөгөө ажиллахад жинхэнэ таны нөгөө одоо сахилга бат гэдэг юм танд сууж өөртөө үнэнч байд ирнэ гэсэн үг байна. Тэгэхээр бол сахилга баттай хүн бол урт хугацаанд үр дүн гарна. Сэтгэл хөдлөлөөр явж байгаа хүн богино хугацаанд үр дүн үзэгдэнэ гэсэн үг. Тэгэхээр та нар маань өөрсдөө дүгнэлтээрээ за. За маш гоё яриа өгч. За яг та комент харуулах боломжгүй байгаад би эндээс нэг комент уншаад өгье. Манай цолмон нэмс гэсэн байна. Тууштай яваад л байна. Гэхдээ хонглын үзүүрт гэрэл харагдахгүй байгаа юм шиг санагдаад олимоор ухрахмаар болоод байна гэж байна. Энэ дээр та би яг энэ комментийг хараад л байна. За тууштай яваад байгаа гэж байгаа бол та сахилга бат дээр явж гин гэж би хэлэх гээд байна. Сахилга баттай явж байгаа хүний үр дүн тэр сэтгэл хөдлөл шиг ингэж огцон мэдэгддэг байхгүй юу? Окей. Тийм учраас би танд баяр хүргэх гээд байна. Тэгэхдээ тууштай явж байгаа нь одоо ингээд нөгөө хичээлд суудаг ч гэсэн дотор нь байгаа зүйлсийг яг хийж байгаа юу гэдгийг асууж байгаа. Яг дотор нь өгсөн зүгээр ингээд сургалтанд бол суугаад л ээж болно. Хаяа сонсчоо л ээж болно. Хамгийн гол нь өгж байгаа тэр даалгавар, мессеж юмнуудыг яг үйлдэл болгож хийгээд тэндээсээ ухаарж гин үү гэдг нь айгүй чухал. Тэрнээс биш яг тань шиг ийм тууштай явж байгаа хүнд хонглын үзүүрт гэрэл байгаа учраас явж байгаа. Тэрнээс айл хэдийн унах байсан. Ер нь бол тэгэхээр хоёулаа одоо суралцахдаа илүү жоохон явхур яваад үзмээр санагдаад байна. Илүү жоохон явхур болоод илүү жоохон тийм ээ. Танд бол би үнэхээр баяр хүргэнэ. Сахилга бат суух гад чадлаараа яваад байна л гэж харж байна. Одоо тэгэнгүүт нөгөө нэг алуурны сэтгэл хөдлөл чинь дундуур нь орж ирж байгаа. Хүн мөрөөрөө ингээд яваад ахад чинь чадах ч юм уу үгүй ч юм уу хонглын үзүүрт гэрэл байгаа ч юм уу байхгүй ч юм уу гэд одоо савлах гэж эхэлж байгаа. Энийг хэлээд байгаа байхгүй юу? Тийм үү? Хүмүүс тэгээд ингээд айгүй хөөрхөн мөрөөрөө явж байгаад гинт яарч эхэлдэг. Яа битггүй байна. Өөр сургалтанд цоочт юм уу? Өөр хүн дээр очиод лам дээр очиод химэр сэргээлгээ яасан. Бөөгөр засал хийлгэж хурдан ч юм болов ингээд ялцах гэдэг байхгүй юу? Ерөөсөө л энэ шүү манайха. Төвчээр гэдэг зүйл яг ингэж нөгөө ноён руу хугарах гэдэг биш үү? Заа юу. Зүгээр цаашаа яваа манай цолмон ям сүрэн зүгээр яг энэ чигээрээ үргэлжлүүлээд яваа лам шиг хэлж байна даа. За маш гоё яаж. За одоо энэ дээр би бас нэг гоё юм асуумаар байна. За яг ингээд одоо манай цолмон ям сүрэн шиг ингээд гоё тууштай явж байсан чинь бас нөгөө нэг сахилга батыг нэг артуулдаг хэдий юм байна. Юу вэ? Цагаан сар те яг ингээд өөртөөгөө ингээд суралцаад явж байсан чинь сахилга батыг алдагдуулдаг нэг юм байна.
баяр, наадам тий одоо ингээл цагаан сар, шинэ жил гээл маш олон юмнууд байдаг. За тэгтээ шинэ жил дээр бол илүү их хүмүүс зориг тавьдаг гэдэг. Цагаан сар мар дээр нөгөө ихний тавьжсэн зориг сахилах Халтаас гэх юм шүү. Одоо яг турах дээр ярил л да. Одоо яг ингээд турах гал явж ирсэн чи цагаан сар бол байхгүй 2 3 жил нэг. Энэ дээр та. Энэ өстой яг үнэ. Одоо бид нар яг наад асуудалтай ч нүүр тулах га явж шít тийм ээ. За шинэ жилээр ямар гоё хэлвэ залбаа баярлаа. Шинэ жилээр бид нар ингээд хичнээн сахилга бат алдагддаг ч гэсэн бас худлаа өмнө хідэн зориг морлог тавьдаг байхгүй юу? Дараа жил далаад өгөн тэгээд өгнө гэд. Бас хөөхөн. А гэтэл одоо тэр чинь сарнах гэж байна. Одоо ерөөсөө хэдэн хоногийн дараа бидний нөгөө нэг те оны төгсгөлд хийжсэн гоё зорилгууд чинь самрагдах гэж байгаа гэсэн хэдхэн өдрийн дараа. Одоо яаж яана гэхээр та нар ингээд одоо жишээ нь манай энэ одоо манай энд байгаа хүмүүс ингээд айгүй хөөрхөн 1 жил 2 жил суудсан мууцсан энэ төргээл за зайлууд бүр хамгийн хөөрхөн дөнгөж эхлээд нэг 2 3 сар болоод айгүй хөөрхөн ингээд те сэтгэл хөдлөлөөсөө сахилга бат руу шилжих гээ байжсэн чи одоо сахилга батын будаа болохгүй байж байгаа байхгүй баяр нь гарч ирээд хөөрхөн хүмүүстэй. За энэ үед болвол манайхаа зогсож болохгүй. Баяр бол болоод өнгөрнө. Цагаан сар жил болгон болно. Наадам жил болгон. Энэ дэлхийгээс явахгүй л бол ер нь болвол заа юу. Энэ баярууд болдгоор тантай таньгүй. Тэр нэг өдөр тэр баярлсан баярлаагүй. Нар манддгаараа мандан дэлхий иргэдгээрээ иргэн ерөөсөө амьдрал үргэлжилнэ. Тийм учраас бид нар одоо нөгөө сахилга бат гэдэг байгаа зүйл чинь баяр наадам байна уу? Ямар нэгэн зүйл байна уу? Ийм үед ч гэсэн бид нар үргэлжлүүлэх ёстой гэсэн. Би цагаан сарын өглөө тэгэл хичээлээ загаал сууж байдаг шүү дээ. Одоо ингээл нэгний өглөө шинэ би эхлэн шүү дээ. Тэгэл заан шүү дээ өөр яа тийм. Наадам ерөөсөө тийм шинэ жилээр бүр хамгийн хэцүүдхүү. 31-нд ингээд айгүй хөөрхөн гэрийнхэнтэйгээ шоудчаад нэгний өглөө нэг бүрдсэн юм ингээд бүр оны эхний өглөө дандаа хичээл ордог гэж та нар боддоо. Тэгэхээр энийг хардаа хичнээн баяр наадам янз янзын юмнууд тохиолдсон ч гэсэн бид нар өөрсдөө үнэнч байж сахилах батаа алдахгүй байх хэрэгтэй байдаг байхгүй манайхаа. Би одоо бүр миний энэ хөөрхөн шавнарыг бүр урайлмаар байна манайхаа. Өөшөө цагаан сар 7 хоног шүү. 7 хоногийн дараа Германд бүх мөнгөө хоослуулчаад ажилдаа буцаад орохоо битгий мартаарай. Тийм учраас сургалтаасаа битгий холд. Одоо жинхэнэ савлна. Өмнө нь та ингээд аягүй хөөрхийн доотлын сахилах баттайгаар ингээд мундаг явцсан. Одоо цагаан сар оронгууд нэгдүгээрт мөнгө байхгүй болно. Хоёрдугаарт нөө сурсан юм идэж уугаад бууцтайгаа холиод жин юм. Иннээс болоод сэтгэл хөдлөл чи айгүй хөдөлгөөнтэй болно шүү. Бүр сануулаа хэлчихье. Тийм учраас би та нарыг сургалтаа битгий таслаарай. Шинэ биедээ буцаж ороод 3 сарын 1-ээс зүгээр суралцаад яв. Эхний 7 хоног бол та нар орон гарan тий айл гисэнгээ бас хичээлээ үзчихнэ. За тэгээд 8 дахь хоногоос юу гэж 10 хоног айл гисгий 14 хоног айл гисгүй штэ. Тэгээд буцаад хичээлдээ ороод хурдхан хувийн одоо юу гэдгийг хурдхан хэвийн амьдрал руугаа шилжээд буцаад сахилга батаа гартаа авах хэрэгтэй л гэж би уриалах гэдэг. Нэрнгэстэй одоо яг энэ процесс болно. Би бүр энийг мэдээд байгаа хгүй энэ олон жил хичээл зааж байгаа учраас энэ баярууд бүр бидний бүр хамаг хийсэн бүтээлийг бүр үгүй гэдэг аахгүй бүр яа дам бэ. За 100 болгоор галзуу те. 6 сар өнгөрөөгөл алтчин. Голын ирэг рүү хөөгөөд алтчин. За тэгээд намраас нааш орж ирэхгүй наадулчих. Тэгээ намар баахан зэрлэгшсэн хүмүүс орж ирдэг байхгүй юу. Одоо цагаан сарын дараа нэг бүдүүн сэтгэлээр унтсан яаж турах уу 4 ил 5 ил нэмчлээ гэсэн хүмүүст орж ирнэ. Тийм учраас манайхаа нэрнгээсээ би бүр сануулж байна. Сургалтандаа суугаарай, битгий гараарай. Шинэ биедээ зүгээр л бүртгүүл. Энэ бол ерөөсөө өөртөө хийж байгаа хамгийн том хөрөнгө оруулалт шүү. За юм.